Эцэгчүүдээ ахуйн өсвөл гэмтлээс хүүхдээ хамгаалах бяцхан зөвлөмжийг та нартай хүргэж байна. Ахуй хэрэглээний бодис ил задгаа тавиад байгаа юм шиг хүүхдийн гар хүрхээргүй газар тавьж, цоочтой газар хийж тавьж байгаарай. Энийг зориултын газар нь хадгалж, зохистой хэрэглэж байгаарай. Мөн хүүхдийн гар хүрхээргүй цоочтой газар хадгалаарай. Хүүхдээ үлдээхдээ цонх тагт зэргийг ямагтсан хааж байгаарай. Унах эрсдлээс өөр хүүхдүүдээ ямагт хамгаалаарай. Хэрвээ онгорхой бол хаалт хашилт хийгээрэй. Жоохон дүүнер маань унах эрсдэлтэй учраас аюулгүй орчин заавал бүрдүүлээрэй. Ил задгаа цахилгааны удас залгуурыг заавал далдалж байгаарай. Хүүхдийн аманд багтахаар жижиг тоглоомыг битгий авч өөрөө тоглоомын сонголтоо зөв хийгээрэй ээж аваарай. Халуун хоол цайгаа билетийн дээр тавихтаа зөв байрлуулаарай. Хүүхдийн гар хүрхээр газар асаагуур, шүтэнц зэргийг хил тавьж болохгүй шүү. Цахилгаан хэрэгслүүдэд хэрэгэлсэн бол заавал салгаад байранд нь хурааж байгаарай. Залгуурыг заавал салгаж тав хийж байгаарай. Энэ нь таны хүүхэд тогон цаг хүлэх хэрэгслээс усанд оруулах болон халуун сүүг нөгөөхдөө тохирох температурыг заавал шалгаж байж оруулаарай. Risks to your children. Түлэгдэх хэрэгслээс хамгаалж байгаа юм. Гэр бүлийн зүгээс хүүхдтэй үргэлж дэмжлэг үзүүлж байгаарай.